хүнсний үйл зохицлын шинжилгээ гэдэг гарсан байна. Тэр шинжилгээг бас зарим ээжүүд өгөх боломжтой. Яагаад тэгэхээр тэр нь цусаар үзчихдэг. Бүтээс нь үзээд эсвэл ээж нь өөрөө ч юм үзээд тэнгууд ямар хүнсний зүйлүүд таашилтай зогцож ийн үү зогтохгүй нэ гэдгийг мэдэх боломжтой гэсэн. Тэнгууд тэндээсээ өөрөө урьдчилан сэргийлээ тийм юмнуудыг түр ингээ хойрчоо гэд. Хамгийн гол нь хүүхэд диатестэй юм гэдгийг одоо эргэн тойрны хүүхдийг харж байгаа ч юм уу ээж аав эмээ өөрөгч дүүс тэр хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Бүгдээр ингээ хамтаараа ингээ аягүй сайн ойлголцож одоо энэ хүүхдэд ийм юм өгч болохгүй байна. Та нар ингээ яг яс нэг яаж 3 нас 4 нас хүртэл 4-өөс хойш өөрийнх нь одоо ахлаад чадамж ингээ тогтоод ингээ ямар ч юмыг гаднаас идэж ууж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүнд бас ингээ ахлаад болчих юм гэсэн. Гэр барахтай ингээ hypersensitive одоо мэдрэгших нь гайгүй ингээд ингээ туурханч гайгүй ингээ цагтнаа үсгэнч гайгүй ингээ мэдрэгших байдал нь хэцүүгөө докторч байгаа болохоор юм барахтад ингээд амар өрсөөл улаагаал тураал цагтнаал майжаад ах байхгүй болчихдог гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө 0-5 настай нь хүүхдээ хоолтон дээрээ аягаас анхаарчвал зовоол амар хүнд өвчин байна гэж бодох шаардлагагүй. Харин тийм хүмүүс ээж штэ тийм нэг хангалтч юм одоо юу юм бэ тийм байхад тэр мань хүндрээд бүр амар өрсөөд бүр ингээ битүү биеэр нь тууралт гараад мааж цагтнаатай болоод тийм үед нь болохоор ингээд эмнэлэг тандаад чин заавраар имчилгээгээ зөвлөд яхад харьцангуй гайг болно. Тэгээд тэрнээс хойш гам дэглэмийг байх нь эцэг ихэн л үүрэг болчихдог байхгүй.